Монгол улсын засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөлийн бүсэд газар олгосон. За мөн хөлийн бүсэд ашигт малтмалын уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн хөлийн бүсэд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор зарим компанид хууль бусаар давуу байдал олгож их хэмжээний ашиг орлого хийсэнтэй холбоотой нэг багц дотроо 3 дэд асуудлыг хилцэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. За энэтэй холбоотой эхлээд улсын хөлийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлын талаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хэлцлээ. За энийг танилцуулахын өмнө Монгол улсын үндсэн хууль зааснаар Монгол улсын хэл халдшгүй дархан байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын бүрэлдэхүүн хэсэг, салшгүй хэсэг мөн гэсэн хууль эрх зүйн үзэл баримталтай байдаг. За улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэр дээр 34227.8 га талбайг нийт улсын хөлийн бомбтууд дээр олгосон байна. Засгийн газрын шийдвэрээр. За энэ бомбтуудын байршил улсын хөлийн шугамаас ямар хэмжээнд ойрхон газрууд дээр энэ ямар хэмжээний газар олгосон бэ гэдэг мэдээлэл энэ байна. За хөлийн тухай хуульд зааснаар бол улсын хөлийн газар нутагтаа хиллэж байгаа хөлийн зурвас бомбт газар нь төрийн өмч хөлийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хөлийн зурвас гэнэ. Улсын хөлийн зурваст хил хамгаалтын зориулалтаагаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг засгийн газар шийдвэрлэнэ. Улсын хөлийн зурваст газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хоригдно гэсэн ийм заалттай байдаг. За дараах. За бомбын сэргэлтийн үндэсний хороо гэж бүтэц өнгөрсөн засгийн газрын үед ажиллаж ирсэн 2025 оны 1 сарын 27-ны өдөр бомбын сэргэлтийн үндэсний хороо тогтоол гаргасан байна. 8 тод. Энэ тогтоолоо 2 дахь заалтаар бомбын хөгжлийн корпорац төрийн өмчийн ХХК байгуулах асуудлыг засгийн газрын хуралд танилцуулж батлуулахыг бомбын сэргэлтийн үндэсний хорооны дарга Монгол улсын сайд тулга өөртөө даалгасан ийм тогтоол гаргасан. За бомбын сэргэлтийн үндэсний хорооны дараагийн тогтоол нь 9 доо тогтоол гаргасан. Энэ тогтоол дээр саяны миний нэр дурдсан газруудыг олох асуудал дээр газрын хэмжээ солилцыг наривчлан тогтоол засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг тулга сайдтай мөн өөртөө даалгасан. Тогтоол гаргасан. За 2025 оны 2 сарын 5-ны өдөр сая нэр дурдагдж байгаа тулга сайдын бомбын үндэсний хорооны тэр тогтоол дурддагдж байгаа бомбын сэргэлтийн үндэсний корпорац гэдэг компаниг байгуулсан. Компани байгуулсан. За улмаар 2025 оны 5 сарын 28-ны өдөр буюу оюун эрдэнэ засгийн газрын хамгийн сүүлийн хуралдаанаараа огцорхоос 4 хоногийн өмнө саяны бомбын хөгжлийн корпорац гэдэг компани нэрээр Монгол улсын хөлийн бүсэд 10 байршилд 34,000 га газрын ашиглуулах ийм зөвшөөрөл гаргасан. За энэ бол бомбын саяны газрыг авсан бомбын хөгжлийн корпорац гэдэг төрийн өмчийн компани дүрэн байна. За энэ дүрмээр бол энэ компани нь төр үеийн өвчлөөр төсөл хэрэгжүүлнэ, хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна,
бомц дээр барилга байгууламжуудыг одоо барина, санхүүжилтийн их усүр хөрөнгө оруулалтыг татна гэсэн ийм 4 чиглэлийн зорилготой ийм одоо ерөнхий компани байна. За энэ асуудлыг засгийн газрын хуралдаанаар 25 оны 5 сарын 28-ны өдрийн хуралдаанаар яаж хилцсэн бэ гэдэг тэмдэглэлийг шүүж үзэхэд ганцхан ийм өгүүлбэр гарч ирж байгаа. Ерөнхий сайд оюун эрдэнэ улсын хэлийн зурагт газар ашиглуулах тухай засгийн газрын тогтоолын төсөл сулах сайдгаас шууд алах тогтсон байна. Ямар ч хэлэлцүүлэг явуулаагүй. Асуулт хариулт явуулаагүй. Шууд алах зохиж ийм шийдвэр гаргасан байна. Энэ бол огцорхоосоо 4 хоногийн өмнө сүүлийнхээ засгийн газрын хуралдаанаар. За саяны 28-ны өдрийн тогтоолыг энд харуулж байна. За энэ бомтуудыг сэргээх хөгжүүлэхтэй холбоотой саяны газар олгосон гэж байгаа 10 одоо хэлийн бүсэд эндгээр бомтуудыг хөгжүүлэх ямарваа нэгэн ерөнхий төлөвлөлт хийгдээгүй байсан. Байхгүй. Ямар нэгэн улсын их хурал засгийн газраар батлагдсан төлөвлөлт байгаагүй. За ямар байршлууд дээр одоо энэ хэлийн бүсэд энэ газрууд олгогдсон бэ гэдгийг та бүхэнд харуулж байна. Энэ улаан шугам бол Монгол улсын хэлийн зурус байна. Хэлийн зурус. Одоо хэлийн шугам гэж ярьдаг. Энэ шугамын ерөөсөө хажууд. Дандаа хэлийн шугамын хажууд ингэж болгосон. Жишээлбэл хэлийн цагаан дэл бомтын асуудал байна. Сая Монгол улсын ерөнхий сайд ажилласан. Жишээлбэл энэ дээр яг хэлийн шугамаас 4925 га газрыг хэлийн шугамаас 1.3 км-ийн газар дээр ингээд байгуулсан. Бомт маань энд байгаа. Эндээс автозам барих гэж байгаа концессор. Тэр автозамтай бүр давхцуулж байгаа газрыг олгоцсон байна. За энэ та бүхэн одоо хэлийн бомтуудын хэлийн шугамаас хэр ойр ямар хэмжээний газрууд одоо олгоцсон байгаа гэдгийг харуулж байна. Булган хэлийн бомт байна, хэлийн бичих бомт байна. Бургастай бомт, хэлийн хавирга бомт. Арцуур бомт, шивээ хөрөнгө бомт. За энэ бол бомтыг хөгжүүлэх гэсэн халахвчаар хууль зөрчиж газар олгосон байна гэж үзэж байгаа. За тийм учраас энэ нэгдүгээрт Монгол улсын үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын хэлийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж энд шийдвэрүүдийг гаргасан байна гэж сая засгийн газраар үзэж саяны газар олгосон шийдвэрүүдийг олгосон оюун эрдэнэ засгийн газрын хамгийн сүүлийн засгийн газрын хуралдааны шийдвэр 25 оны 5 сарын 28-ны энэ засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон сая. За энэтэй холбоотой дараагийн асуудал. Хэлийн бүсүүд дээр ашигт малтмалын олборлолт үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг мөн хууль зүйн дотоод хэргийн сайд танилцуулсан. Яагаад гэхээр хууль зүйн сайд улсын хэлийн асуудал хариуцдаг. Хэл хамгаалтын асуудлыг хариуцж байгаа. За Монгол улсын хэлийн тухай хууль зааснаар хэлийн шугамаас 15 км зайд бид хэлийн зурус газар гэж үздэг. Та бүхний тэр хэл тойруулаад тод ногоо өнгөөр гаргасан зураглал бол Монгол улсын хэлийн зурус байна. Монгол улсын хэлийн зурус. За энэ хэлийн зурус дээр ямар хэмжээний одоо ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг дараагийн слайдд. За нийтдээ хэлийн хууль зөрчөөд хэлийн зурстаа давхцуулж олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураглалыг та бүхэн харж байна.
нийтдээ 54 зөвшөөрлийг хууль зохион зөрчиж зөвшөөрөл болгосон байна. За энэ асуудлыг сая засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хууль зүйн дотоод хэргийн сайдад хууль хяналтын байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ олгосон зөвшөөрөл нэг үрийг шалгаж дүгнэлт гаргаж шаардлагатай тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллага шилжүүлэхийг ерөнхий сайд занзч нар сая засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон. За одоо дараагийн слайд. Дараагийн слайд. За энэ саяны юм уу үзүүлж байна. Зүгээр энэ дотор ингээд жишээлбэл авч үзэх юм бол хамгийн ойрон улсын хилийн зурвасаас 30 м. 30 алхаад улсын хил гарна гэсэн. Ингэж Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах шийдвэрүүдийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж эдсэн байна гэдэг дүгнэлт хийж байгаа. За дараагийн бүр нөгөө хяналт шалгалтын талаарх. Та бүхэн мэдж байгаа засгийн газар нүүрсд орсон асуудлыг лав орж шалгаж байгаа. Өнгөц биш. За энэтэй холбоотой шалгалтын эхний шалгалтын ажлын үр дүнг та бүхэн танилцуулъя. оны 12 сард ерөнхий сайд Smart Eco Trans гэдэг компанид эрх олгосон гашуун сухатын хилийн боомтой эрх олгосон асуудлыг шалгахыг хууль зүйн сайдад даалгавар болгосон. Тогтоол гаргасан. За энэ тогтоолын дагуу 26 оны 1 сарын 8-нд хууль дотоод хэргийн дэд сайд Мөнх Эрдэнэ сайдаар ахлуулсан хяналт шалгалтын ажлын хэсэг гарч өнөөдрийн засгийн газрын хуралдаанд дүнгээ танилцуулсан. За энэ бол гашуун сухатдах Монголын нүүрс гарж байгаа гол бомбын зураг. Энэ дотор шараар төвөрлөгдөж байгаа энэ гарцуул Eco Smart Trans гэдэг компанид нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа ийм гарц. Чингэлэг автомат удирдлагатай чингэлэг тээвэр болон жолоостой тээврийн терминал гэдэг ийм нэршилтэй. За энэ одоо Монгол улсын хилээр гарч байгаа нүүрсний одоо гол шугамуд байна. Оюу толгойн зам энэ байна. Оюу толгойн нүүрс гарч байгаа. За энэ бол Smart Eco Trans компани гарч байгаа тээврийн зам энэ. (19 км) ийм автозам байгаа. Өнөө хүртэл хууль зөрчиж, тарифа өөрөө тогтоож, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тээврийг явуулж байгаа. За саяны одоо зургийг фото ийм зургаар одоо яг харуулж байна. Цагаан хад нүүрс аж ахуй талбайгаас яг хилийн бовдоор ямар урсгалаар дамжиж байгаа зам бэ гэж. Энэ ногооноор тэмдэглэгдсэн энэ зам бол саяны хяналт шалгалтын өрөөнд орсон Smart Eco Trans компани 19 км зам. За тааш. За энэ компанид яагаад ийм давуу эрхтэй ийм одоо компани анх байгуулагдаж явбаа гэдэг асуудлыг судалж үзэхэд засгийн газар 2022 оны 95 дугаар тогтоол гаргасан байна. За энэ тогтоолдоо терминал байгуулах, терминалын тухайсан гарцны асуудлаар бүгд найрамд хятад ард улсын эрхлэх байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээ авахыг даалгасан. Терминал байгуулах төслийг төр хувийн эвслийн түншлэл концессор хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан. Ягаад тэгэхээр хоёр улсын хилийн бомбцтой холбоотой ачаа тээврийн асуудал яригдчихэж байгаа учраас.
Бүгд найрамд Хятад улсын эрхвээ байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээ авагдаагүй. За энэ дараагийн тогтоол 2022 оны 349 дугаар тогтоол. Энэ тогтоолоор Smart Eco Trans ХХК-гийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ байгуулж хологдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан тогтоол гаргасан. Энэ тогтоолыг засгийн газрын хуралдаанд хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатар оруулж батлуулсан. Тогтоол гарч явах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан концессийн хуулийн дагуу гарах байсан. Энийг нууцын бичиг аваад тендерийн хуулийг үндэслээд шууд гэрээ байгуулж энэ компанид давуу байдал болгосон. За энэ ямар учиртай компани юм бэ гэд олон нийтэд мэдээлэх бололцоотой ерөнхий мэдээллийг үзүүлэхэд хувьцаа эзэмшигч Эргэн Бямбатар 51%, түүний охин Хулан 24%, бүү захирлаар Батнасан гэдэг хүн байгуулагдсан. Саяны хэлж байгаа 95 дугаар тогтоол гарахаас 6 сарын өмнө үүсгэн байгуулагдсан ийм компани. Сонирхолтой нэг статистик юм нь энэ компани үүсгэн байгуулалт Адмирал компани 2 нэг өдөр байгуулагдаж. За энэ бол олонд мэдгэтгэхээр бол Баян Монгол хорооллыг барьсан ийм компани захирал байна гэдэг мэдээллийг Хинтээ аймгийн хүн баг. За энэ асуудал яагаад засгийн газрын хуралдаанаар ийм хууль зөрчигдсөн байдалтай орсон бэ гэдэг тэмдэглэлийг үзэхэд тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газрын дарга мөн Бомтын үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Дашцэвгийн амар баясгалан энэ асуудал хууль зөрчигдсөн байна гэдэг дүгнэлт гараад байхад энэ асуудлыг буцаалгүйгээр засгийн газрын хуралдаанд шууд оруулж баталсан байна. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан асуудлыг авч үзэхэд эн чинь концессийн хуулийн дагуу явагдана үздэй гэдгийг жишээлбэл Жавхлан сайд асуухад Нямбатар сайд тийм ээ гэж хариулж байгаа. Концессийн хуулийн дагуу явуулна гэж засгийн газрын хуралдаанд хэлсэн. Тэгвэл тогтоол тендерийн хуулиар ганц компани давуу байдал олгосноор шууд гарсан. За энэ саяны хэлж байгаа миний засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг харуулж байна. За мөн энэ тэмдэглэлийг харуулж байна. За энэ тэмдэглэлд анхаарал татсан нэг асуудал бол засгийн газрын хуралдаанд энэ компанид тендерийн хуульгүйгээр өгөхдөө 15 жилийн дараа төслийн бүтээн байгуулалт нийт хөрөнгийг Бомтын захиргаанд бүрэн шилжүүлэх гэрээ байгуулахаар гэрээний төслийг боловсруулсан гэж танилцуулж байгаа. Гэтэл энэ компанид саяны хэлснээр монопол эрх өгж гэрээ байгуулахдаа байгуулсан гэрээнд нь хугацаагүйгээр авсан. Өөрөөр хэлбэл Eco Smart Trans гэдэг компани Монгол улсын хилийн бүсэд байгаа газрыг хугацаагүйгээр бараг хувьдаа авсан асуудал яригдж байгаа. Хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдж байна. За дараагийн. За үүний дараа 2024 онд 155 дугаар тогтоол гараад Чингэлэг тээвэрлэх ёс зориултаар гэж олгосон нөгөө Smart Eco Trans-та мөн жолоочтой тээврийн хэрэгсэл гаргах ийм шийдвэрийг мөн дахиж гаргасан. За энэ компани 2022 оны саяны давуу байдал олгосноос хойш 2025 оны 6 сарын хүртэл ямарваа нэгэн газрын зөвшөөрөл олгодоогүй байсан.
ямар нэгэн зөвшөөрлгүйгээр гэсэн үг. Газрын зөвшөөрлгүйгээр Монгол улсын хөлийг ашиглаад давуу эрх эдлээд сууж байгаа компанитай болцсон. За энэ газрын зөвшөөрөл хизээ гарсан бэ гэд үзэхэд дараагийн. За та бүхэн огноог нь хараарай. 2025 оны 6 сарын 13-ны өдөр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд одон туяа тушаал гаргаж энэ компанид газар ашиглуулах эрхийг олгосон. Энэ 6 сарын 13 гэдэг бол Монгол улсын шинэ ерөнхий сайдаар Гомжовын Занданшитар томилогддог өдөр. Чон борооноос болсон. 3 жилийн турш газрын зөвшөөрлгүйгээр Монгол улсын хөлийг авцсан байсан нүүрсний энэ толгой, би бол маф гэж хэлнэ. Энэ компани засгийн газар шинэ ерөнхий сайд томилогддог өдөр амжиж газрын зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон. Байгаль орчны сайд Монгол улсын хөлийн газар дээр газар ашиглуулах эрх хэмжээ байхгүй. Түрүү хэлсэнчлэн зөвхөн Монгол улсын засгийн газар шийдвэрлэдэг. Төрийн өмчийн 19.2 км автозамыг энэ компанид мөн давуу эрхээр олгосон. Хэн? Энэ Нэхит гэж хүнийг та нар таньж байна уу? Сонсч байсан уу? Нүүрсний сонсголоор. Бүгд найрамд Хятад ард улсын компаниудад газар олгосон гэж Нэхит гэж хүнийг би сонсгол дээр дуудаж авчирч ирсэн. Энэ этгээд. Мөн Өмнөгов аймгийн засаг дарга Инх бат. Энэ хоёр хүн төрийн өмчийн автозамыг энэ компанид эзэмшүүлсэн. Хууль зөрчиж. Энэ асуудлаараа Өмнөгов аймгийн засаг дарга Инх батад сая авилгатай тэмцэх байгууллага албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэрэгээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Энэ асуудлаар. За дараах. За энэ Smart Eco компанид ийм хүч төрж Монгол улсын дархан хилээ зөрчиж засгийн газрын хуралдаанд хилцүүлэхгүйгээр засгийн газрынхаа сүүлийн хурлаар огцорхоосоо өмнө амжиж яаран сандран үжүүлсэн зөвшөөрлүүдийн хууль бус энэ шийдвэрүүдийн дэс хэдэн төгрөгийн ашиг олоод байна гэдэг хяналт шалгалтын ажлын хэсэг тогтоосон. 2 жилийн дотор энэ компани 95.7 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Монгол улсын хөлийг Монгол улсын төрийн өмчийн газрыг өөрсдөө үн тариф тогтоож хэрэг дээрээ зарж хувьдаа ийм ашиг хийсэн. Ийм учраас энэ нүүрсний хулгай асуудал ямар хэмжээний цар хүрээтэй өргөн асуудал байсан бэ гэдэг нь одоо ил тод тодорхой болж байна. Энэ компаниудад төрийн өмчийн автозамыг ашиглаж өөрсдөө төлбөрт хураамж тогтоож хувьдаа аваад байна гэдэг асуудлаар нийтдээ 14 удаагийн шаардлага өгөгдөж байсан. Гэхдээ хууль хяналтын байгууллага хүчтэй хөдөлж байгаагүй өнгөрсөн хугацаанд. Хизээнээс энэ асуудал хэрэг үүсэх шалгагдж ирсэн бэ гэж огноог авч үзэхэд 2025 оны 7 сарын 8-наас буюу Занданшитрын засгийн газар байгуулагдсны дараагаас эхлээд за энэ ер нь арай болохоо болох юм биш байгаа даа гэдэг байдлаар хөдөлж гисэн. Сая ерөнхий сайд Өмнөгов аймагт ажиллах үед энэ хэрэг этгээдүүд технээс нь албан ёсоор эрүүг эрг үүсгэж байна. Одоо та бүхэнд яг энэний цаана ямар схем, ямар хүмүүсийн оролцоотой шийдвэр гаргаж ийм хэмжээний давуу байдал олгосон бэ гэдэг асуудлыг өнөөдрийн засгийн газрын хуралдаанд хилцэн хүрээнд танилцуулж байна. Хилцэн хүрээнд. За үүнээс цаашаа харилцаа хамаарал
мөнгө угаалттай холбоотой гэмтэргийн шинжтэй асуудал нь хууль хяналтын байгууллагын шугамар шалгадаж тодорхой бол. За энэ өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар саяны энэ компанид олгосон газрын зөвшөөрлийг мөн хүчингүй болгосон. Мөн энэ компанид эзэмшүүлд ашиг олуулж байсан төрийн өмчийн 19 км автозамыг төрд нь буцааж авсан. Ийм шийдвэрүүдийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Би бол нэг зүйлд харамсалтай байгаа. Монгол улсын саяны Smart Eco Trans гэдэг компанид газар гашуун сухад бомц дээр олгосон асуудлыг ярьж байгаа. Одоо энийг бас ханг бомц дээр мөн энэ компани гарцаар л гаргана. Энгийн одоо Монгол улсынхаа хэлээр гарахгүй гэдэг ийм бүр хөлийг ховчлаад авцсан байна. Тэгээд манай энэ төлбөртөө гарцаар л гарна. Улсын хэллийн гарц байж байгаа ш төлбөргүй. Тэрүүгээр нь гаргадаггүй. Монопол. Тэгээд одоо шантаж хийж байгаа. Одоо энэ компани жолооч нарыг тохироо сууж байгаа. Та бүхэн одоо 2-3 хоног хил дээр хэдэн километр одоо ингээд даарч хөөрөөд өвлийн өвдөнд гарч чадахгүй болчлоо. Манай гарцаар л одоо уг нь гарах байсан чинь манай гарцаар гаргадаг юм энэ засгийн газар шалгаад байна. Энийний цаана юу явж байгааг гэдэг одоо олон түмэнд илчилж байгаа. За бас нэг зүйл тодорхой болж байгаа. Тэр Яаран Сандрын тулгын сайднаар яагаад өөр бусад 10 бомц дээр хилийн бүс дээр тэр 34 мянган га газар олгосон бэ гэдэг нь яг энэ Smart Eco шиг Монгол улсын бүх хилийн бомтууд дээр ийм ховчлох ажиллагааг хийх төлөвлөгөөтэй ажиллагаа байсан байна гэдэг нь одоо тодорхой болж байна. Тэр үйл ажиллагаа өнөөдрөөс эхлээд тасан зогсоогдож байна. Шалгалтын дүнг өнөөдөр засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол улсын ерөнхий сайд энэ асуудал дээр энэ компани давуу байдал олгосон. Энэ шийдвэрийг гаргасан. Энэ мөнгө ашгийг олсон. Энэ асуудлыг бүгдийг хууль хяналтын байгууллагаар шилжүүлж шалгуулах үүргийг өгсөн. Одоо одонтой сайдаас гишүүнээс өөрөөс нь асуух. Та бүхэн одоо мэдээлэлтэй болчихлоо шүү. Тэгэхээр энэ хилийн орчин газар одоо худалдсан асуудал дээр яг худалдан авсан хүмүүс нь ямар компани байна? За энэ асуудал үндэсний аюулгүй байдлын зөвлөл танилцагдав. Монгол улсын үндэсний аюул. Сая хэлсэнчлэн хилийн асуудал хариуцсан эрхэлсэн сайд нь энийг ер нь мэдсэн үү мэдээгүй юм уу оролцсон би мэдэхгүй байна. Энэ яхаараа одоо Монгол улсын хилийг ингээд хувьчилж чаад зарж үрж нүүрсчэд улаан цагаа одоо хулгайлж яхад энийг мэдээгүй царайлаад ингээд байж исэн бэ гэдгийн цаана ийм их хэмжээний мөнгө ашиг олж хувааж авч исэн байл гэж харагдаж байгаа би бол. Тэгэхээр энэ бол одоо цэвэр хууль хяналтын байгууллагын одоо ажил үйлдэж байна. Мөрсний улаанаас гадна одоо жишээлбэл энд хардах сэжүүрүүд гарч ирж байгааг би нэгэн сэжүүр хэлье. Саяны 10 хилийн бомб дээр газар олгосоо. За одоо энэ дээр ерөнхий төлөвлөгөө би байхгүй байна гэж хэлсэн. За энийг хийлгэж байгаа юм байна. Ямар компаниар хийлгэж байгаа юм бэ гэж судалж үзэхэд жишээлбэл соёлын дэд сайд байсан Батбаяр гэдэг хүний үүсгэн байгуулсан компани гарч ирж байна. Хинтээ аймгийн харьяат. Одоо Хүннү хотын юу вэ? Захирагч юу? Бас нэг хотын захирагч хийцээ явж байгаа тийм. Хүннү хот ч одоо ийм сүлжээ байна.
Тэгэхээр одоо энэ хүмүүсийг одоо илчилж байранд нь тавих ажлыг хийндэ. Энэ одоо үндэсний аюулгүй байдал зөвлөсөн гэж үзэх боломжтой юм. Одоо би энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгчдийн асуудлыг одоо танилцуулах гэж. Та бүхэн төвлөрөө урлычаад одоо би танилцуулах гэж. Ялахтай эсрэг тэмцээх байдлыг засгийн газар төвчтэй явуулж өмнө засгийн газар шиг гэхдээ аюултай индекс чинь тэр гэсэн та дагааны нэг үр байгаа гэдэг. Ер нь нэг тооны араас хөөцөлтөд хэрэггүй. Бодиттой ийм хэргийн араас хэм байгааг нь үл хамаарч илчилж харин ноцолдож явах хэрэгтэй. Бүгдийг нь одоо яд шийдэх хэрэгтэй. Хариуцлага үүрдэг соёл руу орох хэрэгтэй. Тэрнээс 1-2 байрын урд хойно ордог энэ гэдгийг бол би бол нэг ач холбогдол өгдөг. Бид бол одоо би бол энэ хавар халуухаа хавар болно гэж хэлж байгаа. Гэхдээ энэ ч бас халуухан нь бас биш шүү. Тэ.